Сайн мэцхан үзэгчдээ Нахиа подкастын маань цааш шинхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарын маань зочноор ийм мундаг зураач охин маань бидэнтэй хамт байхаар ирсэн байна. За тэгэхээр зочин маань өөрийгөө танилцуулаарай. 84 дугаар сургуулийн 12 яв ангид сурдаг. Мөнхтөлгийн Маргалжингой гэдэг урал нь 3 дахь жилдээ суралцж байна. За тэгэхээр хизээнээс зурж эхэлсэн бэ? Яг зурсан яг багасаа бол ингээд сонирхолтой байсан. Ер нь ингээд хан ман дээр зураал ингээд янз бүрийн мэдээлэл өгч идэг. Тэгээд яг 10 дугаар анги чинь яг ингээд жоохон дугуулн Монголд явж эхлээд тэгээд уралд яг явж эхэлсэн. Ер нь зурдаг төрөл нь ямар төрлөө? Яагаад энэ төрлийг сонгосон бэ? Төрөл яг төрөл гэсэн юм байхгүй. Би бүгднийг сонирхож байгаа. Бүгдийг туршиж үзэх сонирхолтой. Тэгээ тэн дундаасаа л одоо яг олж авах талхалтай. Янз бүрийн ур чадвараа сайжруулаад тэгээ өөрийнхөө төсөөлөл өөрийнхөө дотоодын гаргасан тиймэрхүү юмд илүү сонирхолтой байдаг. Тэгэхээр ер нь ингээд өөрийнхөө дотоод хүнийг зургандаа гаргадаг юм байна тий? Ер нь яхаа тэгж болно. Мэдээж хэрэг хүн өөрийнхөө доторх мэдрэмжийг нэг гаргаад идэв штэ. Тийм болохоор гаргах нь илүү тийм надад сонирхолтой, илүү ингээд таатай мэдэрч төрүүлдэг юм уу? Тэгэхээр бас яалтчгүй зургийн урлаг одоо мэдээж сэтгэл зүйтэй холбогддог баг. Өмнө жилийн уралдааны зургийг яг оролцоход тэгээ зурж байхдаа ингээм амир тэр улсын зурагчдын нэг эрэг гэлдэг нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ ихэвчлэн. Тэгээ яг ихний ингээд санаа гаргаад зурж байх хэвчтэй ингээд би яг тэр үедээ ингээд өөрөө ямар сэтгэл зүйтэй хийснэ гинт ингээд өөрөө анзаараагүй тийм юмд олж харж мараад зүй зургнаас. Тэгээ амар сонирхолтой гэд би ийм юм байна да гэд. За энэ бас Маргалжингойгоо маань зурсан зураг нь бай тээ. Одоо эхэлж илнэ. Би болонгууд нэг юм одоо нүд амтай хүн ч ингээ ойлгохтой зурч чаддаг байхгүй юу. Тэгээ энэ зургийг ингээ харсан чинь нэрээ үнэхээр мундаг бас ингээд хүүхдийн урлан бүтээгтүүдийн хар хүүхднээс ингэж гоё хөгждөг юм байна. Надад бол яг л мэргэжлийн зурагчид төвшөнд байгаа юм шиг харагдаж байна. За тэгэхээр анх хизээ ер нь одоо хамгийн анхны зурсан зургаа санаж байна уу? Анхны зурсан зураг. Аавынхаа нүүрэн дээр л зурж ирсэн багтай. Бүр хамгийн анхныг л ер нь ингээд дандаа баяр ёслаа гэж тий бэлэн хөхтэй дандаа гараараа зурж мурж янз бүрийн хийж өгдөг байсан. Тэгээд дандаа Мартин нэмнийн цэргийн баяр юм гэсэн аав ээжигээ зурсан. Амар том толгойтой ингээд нүд мүдэн нэмэр юм. Тэгэл тэм юмээ зурсан ч тий нэг бар хайргаар янтэн шиг л юм зурч гэдэг. Яг тиймэрхүү зураг яг саанд орч. Тэгэхээр тэрнээс хөгжиж явсаар агаад одоо ингээд бүр ийм гой зураг зурдаг болсон байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд болгоно л яг нэг ийм одоо нэг юм том жижигтэй юм ив хавгуу зураг зурж эхэлдэг. Тэгэхээр яг одоо бүгдээрээ л юм мундаг зураач болох боломжтой гэдэг юм байна тий. Тий, ер нь би бас урланд орж ирэхээс өмнө яг ингэж бол зурдаг байсан. Ер нь бол зүгээр л яг өөрийнхөө хэмжээндээ тодорхой нэг амар юм бараа ингээд зурхаас жоохон айдаг гэсэн гэх юм уу? Бас арай миний чадвар маань хүрхгүй байх гэсэн үгтэйгээл зөвхөн ингээд ингийн өөрхийн зүгээр ингээд одоо энэ анime гэдэг чинь тиймэрхүү юм зурж мардаг гэсэн. Тэгэл урланд үржээ яаж багшийн ингээд мэргэжлийн хүний доор ингээд заавар зөвлөгөөний ячаар ингээд сурсан гэх юм уу? Одоо яг мэддүү зүйлээ хурднаас сурч эхэлсэн. Тэгээ ер нь бол дадлага ажил амар сайн тусмаал улам ингээд ойлголт маань ингээд дээшээ өсөх ингээд ахиг тусмаал ер нь бол зурх чадмаас нь сайжирсан гэх юм. Тэгэхээр ер нь дадлага ажил их хийсэн болохоор ингээд зурх чадвар. Тийм, ер нь бол бас ингээд ойлголт чухал санагддаг надад ялчгүй ингээд тэр ойлголтыг чинь бас ингээд шууд интернетээс олох бас хэцүү. Ингээд яхаа ингээ харж байгаа. Тийм дөөрөөгөө зурчих болно. Гэтэ ингээд багш машин яа тийм ингээд хэлж байгаа үг мөг ер нь бол одоо нэг яг нэг энгийн зурнаас олж харж чадахгүй зүйлийг маань багш маань ингээд зүр шууд хэлждэг байхгүй. Тэнгүүд би дараа нь тэрийг ингээд анзаарч дахиж ингээд боож анзаарч тэрийг ингээд удаан харж эн чинь нэг тийм байна гэдэг ингээд ойлгочихж байгаа байхгүй. Зурж байгаа зурагийнхаа санааг хаанаас авдаг вэ? Байглаас уу одоо энэ түрүүний хэлсэнчлэн өөрийнхөө дотор хүнээс шууд гаргадаг уу? Яа би бол ер нь бол эхэндээ бол юу ч боддгоо байсан. Юу ч бодохгүй зүгээр өөрийгөө хаяал тэгэл зурчдаг. Одоо нөөний зохиолч бол зүгээр шууд миний дуртай өнгө нэг юмрхүү тэгэл ингээд зураал өөрийгөө хаяал зүгээр ингээд юу ч баригдахгүй. Тэгэл өөрөөрөө зураад явгууд яг өөрийнхөө дуртай өнгө ашигласан, өөрийнхөө ингээд тухайн үеийн сэтгэл зүйн таарлсан өнгө аястай явцсан. Тэгээд яг бас яг хөө ингээд жишээ миш аавн гэвэл яг
яг тийм зарим хүмүүс илсүү гэдэг чинь амар сэтгэл хөдлөсөн. Гэснээр амар гоё тэрийг ингээд дотор ингээд бодож идэг ингээд тэрийг бас ингээд заримдаа хүмүүст илэрхийлмээр санагддаг ч юм уу. Яг тиймэрхүүнээс ол амар санаагаас авд юм байна. Ямар үгнээс чи одоо жишээлбэл зураг санаа авч зурж исэн бэ? Манай их шууд гадаад руу явчихгүй. Тэгээд ер нь бол тийм ихтэй хайртай, тийм хүүхдэд их ч амар санаж бандаг. Тэгээд нэг удаа ихч маань нэг амар юу хүндээ өөрийнхөө ингээд дүүгээ ингээ амар санаж байгаа ингээд намайг юм халамжилж байгаа гэдэг юм илэрхийлсэн юм уу? Яг би тэрний нэг хэлсэн үгийг ингээд амар одоо тэр утгыг ингээд амар хүлээгээд авцсан ингээд төрөнд хэлсэн. Тэгээ тэрийг амар ингээд нэг удаа ингээд яг тийм хичдүүсний хайрч юм яг тиймэрхүү тийм нэг зураг зуржтэй. Тэрийг болохоор жоох хичээд харуулдаг юм байна. Уран зориг өгдөг тийм зураач байгаа юу? Уран зураг гэх Ванков дуртай. Амар ингээд юухэндээ жоохон амар харамсалтай санагдаад идэх юм уу? Амар ингээд зураал амар ингээд тэгсэн чинь ингээд сэтгэл зүйн хувьд юм жоохон өвчтэй идэв штэ ингээд. Тэгээ тэрнээсээ болоод ингээд зургнуудаа ингээд амар ингээд амт байх цаг хугацаанд ингээд баг ингээд ер нь ганц хоёрхан ингээд зургнуудаа зараад тэгсэн дараа нь өгснийхаа дараа л ингээд тэр зургнууд нь алдчихсан штэ. Тийм болохоор ингээд аван ингээд амт байхдаа ингээд гэсэн мэт аим илүү жаргалтай байх юм бах таа гэж боддог юм уу. Тэгээд ингээд зургнууд нь аваад үнэхээр гоё. Би бол тэр үед нэг шууд ваа гэж амар төхөөсөн байгаад. За Ван Гогийн зурагнаас яг чамд хамгийн их нөлөөлсөн хамгийн дуртай зураг нь юу вэ? Starry Night. Дүнгүүтээ яг өөрийнх нь хөргөнөх юм уу? Тэгээд нэг чихээ ингээд гинтэйцэн нэг тийм зураг гэжтэй. Тэр зураг нь яг таалагдсан. Хүмүүсээ илүү ингээд мэдрэмж авдаг юм уу? Starry Night бол маш алдартай зураг штэ тий. Тэр олон өнгө Орсын ирнээсээ маш гоё хоорондоо зөгцсөн ингээд хинч харсан нүд унахаар тийм зураг. Тэгэхээр бас ялтчгүй одоо би ингээд зураг сонирхдгүй ч гэсэн яг ингээд Starry Night-ыг харахаар ингээд цаанасаа тайвшрал мэдрэгдээд идэгин. Тэр зүгээ илүү зураач хүмүүс зурган дээрээ гаргаж байгаа нь ажиглагддаг та. Тэгэхээр энэ тал дээрээс чиний бодол. Ер нь чиний зургууд ерөөхдөө тийм байдаг. Яг уу би бол нэг амар яг зөв миний хувьд шүү. Миний хувьд болохоор би хар өнгийн зөвхөн хар бараан ч юм уу улаан өнгийн зөвхөн муу мухай цус ч юм уу тийм муу авуулгатай гэж нэг хэрэглээд байдгүй. Адилхан л яг ингээд өөрхөн дотоод мэдрэмж илэрхийлсэн илдэг зөөлхөн нэг тийм арай өөр юм илэрхийлэхэд яагаад заавал харам гэхээр ингээд тийм байдаг ингэж боддог байхгүй. Гэтэ ерөөхдөө бол яхаа мэдээж яг тийм байдаг ингээ өнгө болоо ямар ялж хүний сэтгэл зүг илэрхийлж чаддаг. Одоо жишээ нь ингээд нэг одоо Орсны гадаагаа нэг гүйлэг зурлаа гэж бодсон шүү дээ. Тэр чинь ингээд одоо тод ингээд нарны туяа моё туссан ингээд шаргал өнгө өвс ногоо ингээд хажуугаар ингээд нэг байгаа юм шиг ингээд ногоо өнгө орж мөрцөн ингээд нэг гой дулаахан өнгөөр илэрхийлвэл тэрийг хүн ингээд хараад ингээд шууд ам хөөрхөн гүлэг вэ гэж нээр унцж байгаа тав тухтай мэдрэмж авна шүү дээ. Харин ингээд эсрээрээ ингээд хүүтэн өнгүүд аваад тах юм бол ингээд одоо ингээд юу хүндээ тэр хүн одоо зургийг хараад илүү тийм гонигтай мэдрэмж авдаг. Одоо тийм амар таарсан тийм гүлэг шиг харагдаж штэ ингээд амар ингээд хөх мөнгө нилээн саарламал ороод ингээд тийм бороотой тийм үүлэрхэг тийм үчин гүлгнүүд ингээд таарсан юм шиг ингээд тийм мэдрэмж төрүүлдэг юм уу? Яг тэн дээр бол яалч нөөний утга санаа агуулгах дээр ингээд амар өнгө гэдэг зүйл ингээд амар цохимжийн үед ингээд амар юу илэрхийлдэг байх гэж би бичтэй. Тэр ер нь зураг зурж явах явцад ямар бэрхшээл тулгарч ирсэн бэ? Ер нь бол хамгийн анхны жил бүр авигдсан ингээд нэг зураг дээр нилийн утсан. Бара одоо сэрий чи нэг зургийг удаан зураад байх юм бол ингээд бас ингээд нэг юмдаа хит төвлөрөөд хит ойрхон байцсан ингээд одоо ингээд нэг юмдаа төвлөрөө бус юм анзаархаа болчтой байхгүй юу? Тэнгүүд ингээд одоо ингээд нүүр зурж исэн ингээд нүдээ зураа явжсэн чинь хамраа анх зүг зурцсан байсан чинь хамар ингээд шал өөрөлдсөн зэ. Өө цаа. Ингээд хам мамран шал өөр болцсон. Тэгээд тэр араас нь дахиад засаал ингээд явжсэн чинь ингээд гинт нэг сонин гарч ирээч. Ерөөс ингээд хитэн нэг зурлаа гэж бодохоор нэг тийм юм болдог. Нөө нэг хит ингээд нэг юм руугаа ингээд ширтээд удаан хугацаанд тэгээд хараас тэгээд бас хажууганы үйд тах юм уу? Зурнаасаа залхацдаг юм хит удаан сууж юм уу? Тийм болохоор ингээд ер нь айлах би зурнаа удаан суухгүй байхыг хичээдэг болсон. Тэгээд тэр анхаа эхлэлт бол хэцүү байсан. Ингээд нэг байгуултай мэдгүй. Ер нь бол бүх юмыг ингээд одоо яг
сурж эхэлж байгаа юм уу. Тэгээ тэрийг чинь ингээд дотор ойлгоод байгаа мөртлөө ингээд гараараа зурна гэдэг бас хэцүү. Тэгээ тэрийг ингээд бас нэлээ олон удаа зурж ингээд туршилт хийж ер нь бол нэг зураг дээрээ л нэг амар удаан сухад амар хэцүү байсан. Тэр үед яг яаж тэр нөхцөл байдлаа давж байв? Тэр үед нь яг хажууд нь хэн байсан бэ? Мэдээж нэмэр нэг багш. Манай багш байсан талдаа би тэрийг анзаарсан. Багш харж ирсэн ээ. Үинчээ гээл. Би холоос харсан чи өө юу вэ гээл. Юу болчихоо гээл харсан чи гээл байхгүй тэг ингээм хамар момстой болцсон. Алдаагаа бас харах арга мэдсэн юм уу? За. Гэхдээ маш чи эндээс нь харуул ингэ талаас нь харуул ингээ арга мэддэг. Одоо чи нэмэр сонирхолтой санагдсан нөгөө уцсны дэлгэцэд штэ. Тэрийг ингээ нүгэрндэг авчирснаа ингээ тэлдэж ингээ алдаа гардаг зэ. За. Тэр ярснаа нэмэр сонирхолтой байсан зэ. Нөгөө тэлэнд харж манай одоо зурныхаа хажуудлаас харангууд тэгшгэн байна уугүй юу гэдэг нь харагддаг. Тэгэл тэрийг яг тэр үед ингээд мэдж авч ирсэн юм уу. Тэгэл тэрөө ингээд харсан чи өө мэн хүний хамбар мамаар нэг нүдний хооронд харьцаанууд ингээд дээлээ гавцсан зөө. Тэгэл гээ эртгэн хэлэхгүй дээ гэж бодсон. Тэгэл бодсон ярьсгаа дахиад зураал. Тэгэл ингээд зураа тагцсан церемонитолоос нэгдээд тэр үед ингээд яанаа ингээд балан болчих үү гэж одоо зэ. Тэгэл за зүгээрээ чадна гэж бодоод тэгэл хийгээл суугаал бүр нилээн нухсан бүр 2-3 сар зурсан шүү. Яг чиний яриаг сонсон чи надад бас юм зургийн урлаг нэг тийм хол биш юм шиг ингээд зарим зүйлээр яг миний хийдэг зүйлстэй ч гэсэн адилхан юм санагдлаа. Чи нэг юм удаан хийхээр нэг муухай болж байгаа юм санагддаг гэдгийгсэн шүү дээ. Би бас ингээд сүүлийн үед эсэлтийн шалгалтын төстэй бэлдээд айгүй хэсэг бичиж байгаа байхгүй юу? Тэг ингээд би нэг хэсэгээ хурдан бичиж явуулчаар багшаас айгүй дүү аваад тэгээд нэг хэсгийн дээр удаан байгаалангууд ингээд алдаа нэмэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бас энэ тал дээр ч гэсэн юм адилхан байгаа юм шиг надад санагдлаа. Яг наа чи миний бодлоор юу ах гэж бодож байна. Яг нэг юмдээ төвлөрөөд бусдаагаа хайчдаг. Дүнгүүд ингээд дараа нь тэрээ одоо ихсэ гэж байгаа шүү дээ. Ингээд энийг гол санаа ингээд бодоод хичээл ингээд нөөдөө яг сэдвээ хайгаад шүү дээ. Удаан байна гэдэг чинь ингээд сэдвээ хайгаал ингээд хичээлээ. Яг ингээд дараа нь ингээд хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд яг гол санаа гаргасан байх уу гэдэг яг тиймэрхүү асуудал гарч ирдэг юм санагдаж байна. За яг чиний хувьд нэг тийм зураг байгаа нэг юм миний энэ зураг л нэг юм гоё доо яг энэ зурагт нэг юм их дурсамж байгаа даа ч гэсэн юм уу тийм зураг юм даа. Нөгөө би анх нэстагаа ингээ бүртэл орж ирсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг анхны уралдаанд ороод Улаанбаатар гэдэг сэдвтэй байсан. Тэгээд нөгөө нэг яг зураг их зураг л өгсөн. Гэхдээ нэг байр эзлээгүй. Тэрний дараа манай уралдаанд тэр дотроо жижигхэн ингээд эцэг эхчүүдийн юм уу хүүхдүүдийн ам зурдаг тийм өдөрлөгс ахгүй. Тэр үед бас Улаанбаатар гэдэг тийм нэртэй зохиомжтой юм зургаад тэгээ манай бид нөгөө нэг тэр чинь эцэг хуржихгүй өөртөө за чи миний хичээл би чи идэвч болчих гэд тэгээд хамт ингэ зураг суужсан хгүй. Праймер инээгээл бүр ингээл юу ч бодохгүй тэгэл энэ нэгчүүд яах вэ гээл ингээл минийхээ зургийг хөөгөөл инээтэй балаа юм зураал тэгэл инээгээл ямар сэнэм зурдаг гээл зураал инээгээ за энэ дэр чинь баг энэ өнгийн нэмчээ гээл нэмээл зэ. Одоо чи нөгөө нараш чинь мендрийн болгоё гэж ярьжсэн чи хүүхэд болоод өлгийтэй хүүхэд болоо зэ. Гэрж ирж за өлгийтэй хүүхдээс нь ингээд амар ингээд хүмсэг нэг амар хүмсэг сормосг штэ. Тэгсэн чи хүмсэг ингээд мангар урталаад ингээд бурж байгаа зэ. Тэгэл ингээд цаашаа зураал инээгээл тэрийг харж бас амар ингээд кайфтай юм амар. Тэг ингээд бинийхээ ертөнцөөр амар аялж байгаа юм шиг санагдаа зэ ингээд нэгнийхээ ингээд орон зай ингээд орж ирээд штэ. Тэгэл эцний хонь мэн гинт гарч ирээл нэг хонь хоёр байд гэж зурж урдсан. Тэр зураг амар дурсамжтай амар үлдсэн. Тэгэл тэгсэн чи яг тэр зургаараа ингээд бэр эзэлчихдэг байхгүй юу? Тэгсэн чи ингээд тэр нь бас амар инээдтэй зүгээрс нэг бэр дандаа жоох хөвгттэй. Дандаа жоох хөвгттэй жид бэр эзэлсэн. Тэгээ би тэр чи бүр хичээ. Яг л уралдаан гэж мэдээгүй. Зүгээр л ингээд өдөрлөх шиг ингээд зургаа баг өөртөө авна гэж бодсон ингээд зуржсэн чи багш үжээс өөр нөө багш өгөх байхгүй тийм. Тэгээ өөр багш үрж ирэл ингээд зургийг аваад өгчөж. Оо юу ээ уралдаан бисэн юм уу гэж дараас гэвэлдсэн зэ. Тэгэл юу хасан чи ингээл 3 дугаар байр 2 дугаар за арайш 1-р орчихгүй илгээтэй гэж бодсон чи 1-р байр гэзээ. Тэгэл би яг ингээл гараал ингээл нэр дуудаж байгаа байхгүй. Тэгээ тэгсэн чи ингээл бидээ ирж бүр хийчээ. Би лав гээд царайг харуулж чадахгүй зөө. Тэгээ ёо та тэгэл тэр үйл амар ингээд
танигдсан ч гэсэн амар хөвгчлөлтэй байсан, амар дурсамжтай. Тэр байсан ч амар юу сэтгэлдэж. Бас ингээд сонсож байгаа миний сэтгэл хөдлөж штэ ингээд нүдэн дотор ингээд өлгөтэй хөвгт нар мандрин ингээд гэсэн чи төсөөлөдөж явсаар хагаад хонь болоод тэгээ байр хэлсэн ингээд гэсэн чи юм жоох хөвгтөстэй байж байгаа нь хүртэл ингээд нүдэнд харагдаад тэгэл тэр чинь мэдээгүй юм чинь тэгэл эргээл харсан чи жоох хөвгтөстэй. Тэгээд ээж амнартаа гэж бид хоёр болохоор ингээд арай том байгаа штэ тэгээ бэрэлсэн чи аяа сөнөм гэж жоох хичээд бүр. Гэтэ байр эзэлж байна гэдэг чинь та хоёр бас юм гоё задгай сэтгэж чадсан юм шүү дээ. Тэр жоох хүүхдүүд шиг ямар нэг юмд баригдахгүйгээр те. Яа тэгсэндээ багшнаас чаалын нийлсэн энэ хоёр энийгээл зураацсан гэх. Хүмүүсийн магтаал ч юм уу шүүмжлэл юу яаж нөлөөлж гэсэн бэ? Манай аав жир намайг нэлийн сайн дэмждэг. Өвгийн багасын юм зурдаг гэсний мэддэг. Тэгээд нэг амар муу хэлж аав. Ер нь бол дандаа хүүхдээсэн болохоор хөөрдөж хэлдэг. Ер нь ямар хөөрх юм зурсан юм бэ гэл тэгэл ингээм хан ман дээр зурж гож аах тэгэл бас зүгээр зурцгүй тэгэл янз бүрийн оролдоол ингээл одоо нэг үлээ нөөний хогийн уут идэв штэ. Хогийн уут мантарч палаж малж хийдзээ. Тэрка меркоор ингээд янз бүрийн битцээ. Тэгэл ингээд дандаа юм оролдоод ивж идэ ингээд зураал ивж идэ ингээд цаасл байвал ингээд ард нь гэл нэм сараачсан зээ. Тэгэл тэр ааж нэг тий загинжсэн бол санагддгүй. Тэгэл амар ойлгохдаг гэсэн болохоор амар чөлөөтэйсэн. Тэгээ манай хамаатан маань ер нь бол нээз маань ч гэсэн амар нэг тийж яадгүй амар гой зурган. Оо ямар хөөрн зурсан бэ гээл хамт зурх уу гээл тэгэл хамт тгээ хамт зуръя гээл явчихсан. Зунгоо маань ер нь мэрэгчлээ ямар чиглэлээр сонгосон бэ? Одоогийн байдлаар бол анимашн график дизайн талбай. Тэгэхээр мэдээж зөвхөн сонирхолтой үзүүл сонгосон байж тэгээ. Одоо яг нэг зурх сонирхолтой тэгээ яахаа мэдгүй эсвэл аав ээж нь дэмждэггүй ч юм уу тиймэрхүү хүмүүстэд ер нь чи юу гэж зөвлөнө? Ер нь бол зурх гэдэг чи яг хүн хүнээс шалтгаална. Тэгэхээр чамд зүгээр харандаа цаасаа яхад л бол зурч чадна гэсэн үг. Яг аав ээж нь ингэж шүрхүү нэг амар плэж авахгүй байвал ер нь ингээд интернет гэж байгаа шүү дээ. Интернет дээр чинь бас одоо нөө нэг янз бүрийн байгальтыг бол ингээд заадаг тийм юм дээдэг. Тиймнээс эхэлж олон. Тэгээд аав штэ ер нь бол өөрөө тийм сонирхолтой байна ч юм уу яг ийм нэг хичээлмээр байна гэдэг илэрхийлж ингээд илэрхийлэх хэрэгтэй. Ер нь сайн ярилцах хэрэгтэй л ах. Тэгээд энэ бол чам харандаа цаасаа хахад ер нь тэгээ болоод өөр юм нэхгүй штэ. Надад бол их гоё санагдлаа. Надад ч ихсэн их урам зориг өглөө. Би нөө багтаа зурмаар санагдаад идэв байсан байхгүй юу? Тэгэл нэг уул харахаар дуурайгаа зурчмаар ч юм шиг. Тэгсээрнээс надад тэр үед бодогч ирсэн юм гэхээр надад уулын өнгө гаргах гоё одоо ийм ялгарсан өнгнүүдийн будаг байхгүй юм чинь дээ. Тэгэл би тэгж явсаар хагаад ингээд одоо бол зураагүй гэл байж идэг. Тэгэхэд яг тэр үед би ингээд яг эхлэхгүй яа та гэж аяг бодогдлоо. Тэгээ зурж эхлэхэд ер нь оройтд юм болов уу? Тэрэн дээр бол оройтно гэж яахгүй хаа. Би бол одоо би ч оройтсан даа гэж бодоод идэв шүү дээ. Үгүй тэр бол яг хүн хүний л хөгжил ах. Тэрнээс бол яг нас ерөөсөө хамааралгүй. Одоо чи хэлсэн одоо анх чинь шатнаас эхэлж байгаа ер нь бол зөндөө хүүхдэд ер нь ах нар ч байдаг. Тэгээд гол нь өөрийнхөө сонирхолтой тэгээд шантрахгүй ер нь сонирхоод явж байгаа л. Ер нь ирээдүйн зорилго нь марлжангууд нь ямар зорилго байгаа вэ? Ирээдүйд ер нь ямар зураач болно гэж боддог вэ? Ер нь бол одоо би яг тэрийг хайж явж байгаа байхгүй юу? Би ямар ч сан бүгдийн туршиж үзэх сонирхолтой байгаа. Тэнд үсэ би одоо өөрөө би гэдэг адал явдлаа ингээд явж байгаа гэсэн байхгүй юу? Ингээд өөрийнхөө сонирхол тий ямар ч сан нэг юмд бол баригдахгүй хаа. Би ямар олон юм хийж үзэхтэй болохоор янз янз юм хийгээл явж байгаа хаа. Тэгээд тэндээ мэдээж хэрэг бас нэг юм барьж явна. Зурагч юм уу? Одоо биш анимашн гэсэн шүү дээ. Анимашнаа барьж яваад тэгсэрний хажуугаар ингээд зургаас дураад ингээд өөр янз бүрийн одоо урлагтай холбоотой янз бүрийн хийгээд энэ бол тэмхэл бодолтой байгаа. За тэгэхээр мэдээж надад бол одоо чиний яриаг сонсох маш сонирхолтой байлаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг дуусах төгсөн байна. Тэгэхээр одоо сүүлийн дүгнэлтийг өөртөө чинь үлдээе. Энгийн зөвөр зурдаг зургаас илүү өөрийгөө хөгжүүлэхийг сонирхож байгаа бол манай уралданд сонирхоод үзээрэй. Ямар ч үн төлбөргүй. За энэ бүх боломжийг олгож байгаа урлагийн багш нар, захирал, агш нартай баярлалаа.
Тэгэхээр нэрийн ямар мундаг юм бэ? Одоо тун удахгүй 4 сарын 22-нд одоо үзэсгэлэнгээ гаргах нь байна. Тэгэхээр одоо удахгүй гарч байгаа үзэсгэлэнд нь амжилт хүсье. Тэгээд амжилттай үзэсгэлэнгээ гаргаад амжилттай сургуулаа бас төгсөөрэй. Тэгээд би бас ирж үзэсгэлэнтэй ялч сонирхохыг одоо сонирхмоор санагдлаа. Тэгэхээр би бас 4 сарын 22-нд ирж дэмжинэ. Баярлалаа. За тэгэхээр бид нартай ярилцсан, цаг зав зарцуулсан мундаг зочиндоо баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн үзэгчдтэй ч гэсэн маш их баярлалаа. Тэгэхээр дараагийн дугаар хүртэл баяртай.